Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та нартай шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Өнөөдөр бүгдээрээ ихмэлтэйгээр бичиж үзнэ. За харин хэрхэн бичвэ гэхээр өмнө дандаа нөгөө шугам ашиглаад дэвтрийн дөрвөлжин шугамтай дэвтэр дээр бичижсэн бол өнөөдөр компьютер дээр Excel дээр бичиж үзнэ. За Microsoft Excel програмыг юунд руу нээн? За A, B, C, D, E гэдэг одоо хэр олон багныг ашиглах. Тэр бүх багнаа идэвхжүүлээд мөртөөгөө ижил хэмжээтэй квадрат нүднүүдийг үүсгэнэ гэсэн үг. За өөрөөр хэлбэл одоо энэ хойтлын AK, AL, AM гэсэн нүднүүдийг харж байгаа цэцэг шүнцэгтэй хэлбэртэй харагдаад уртлынх нь нүднүүд яг тэг дөрвөлжин болж байгаа. Тэгэхээр ингэж бичвэл одоо нөгөө бид нар ихмэлтэйгээ зурхад хэмжихэд одоо илүү хэлбэр болно гэсэн үг. Тэгэхээр ингээ мөрөө шахаад квадрат үүсгэнэ. За дараагийн алхам болохоор ихмэлтэйгээр Excel програм дээр бичнэ. За хэдэн нүдэнд бичгээ сонгож бичих нүд заавал сондгой тоотой байх ба Excel дээр бичихэд 9 ба дүүнээс дээш тоотой одоо ийм байвал илүү тохиромжтой гой том харагддаг зураг болоход. За тэгэхээр өөрийнхөө одоо боломжит нүдээ идэвхжүүлээд будаг хасгаж байгаа хувингийн зураг буюу fill color-ыг сонгоод одоо өнгөө өгч буднаа. Заавал хар байх албагүй. Тэг ямар өнгөөр бичмээр нь тэр өнгөөрөө будна. За энэ аргаараа бүх бичвэрийг хийж дуусгана гэсэн үг. За одоо жишээлбэл энэ шулуун зураас маань жишээлбэл А үсгийн ихний шүдний зураас байж болох гэх мэт. За дараа нь бичиж байх явцад ра ша гэд одоо завжид үсэг шилвтэй ташуу зураас хийх асуудал гарна. Тэгэхээр үүнийг шийдвэрлэхдээ insert цэсний recently used shape-с тэгшүнцэгт rectangle төрсийг сонгоод авч багантай ижил хэмжээ ижил өнгөтэй болгоод 45 градусын налуу байршуулна гэсэн үг. За та манай энэ эр үсэг бичсэн шарыг сайтар хараарай. За үүний дараа бүгдээрээ бичиж дууссаны дараа ихмлээ бусад одоо эргэн тойрны нүдийг fill color одоо сонгоод цагаан өнгөөр буднаа. Ингээд зураг хэлбэрт оруулахад бэлэн болгоно гэсэн үг байна. За та бүхэн 1 2 3 4 гэсэн 4 алхмын дагуу дадлага хийж үзээрэй. За дадлага хийхдээ дараах үгийг дуурайан бичиж болно шүү. За анхаарал хандуулсан хүүхдүүдтэй баярлалаа. Дараагийн хичээлээр иргэн уулзъя.